хамгийн хэцүү үргийг аль орны тамирчинтай хийсэн бэ? Саяны дэлхийн аваргаар? Казахстаны охинтой бас Үзбекистаны. Бид ах дүүгээрээ бүүнөрөө холбочоод нөгөө зурагттайгаа холбочоод өстө бүүнөрөө маш кайфтай үзлээ. Манай нөгөө ах дүү нар чинь бас их дэмжнэ. Тэгээд штар тоглодог ах эгч нар байдаг. Бүгдээрээ ирээд суугаад өстө гоё тоглол яг хожоогоо өстө бүгд ураа хажаараад ингээд дэлхийн аврах тоглолоо гэх ингээд аюу гоё шөнийн 3 цагт бол одоо шинэ үйл явдал өрнөжлөө. Медаль авах их гоёсэн. Медаль авах Сандарсан. Тэр маань 3 дугаар үргээс Казахстаны охин тожигдоод тэгээ бүгдийн хажууд 2 дорс. Хитрүү ойлголт. Ойлгохгүй юу? Бодож байгаа юм шиг. Бодлоороо. Нүгэ. Тэгээ тэр сэтгэлийн биш ойл багш нарын зөвлөөд тэгээд сэтгэлгээ нэг шат ахаад тэгээд ерөн сайн тоглолт. Ер нь багшийн зөвлөгөөл Гоё. Уран заяагийн маань хувьд бол анх мэдээж Төв аймагт шатны сургуультанд явж байгаа. Тэгээд дараа нь манай ихтэй хамт яг над дээр бэлтгэл сургуулт хийж эхлээд бол одоо 6 сар болж байна. 7 дахь сард орж байна. Манай уран заяа бол маш юм динамик төрлийн стилтэй, дайчин төрлийн тоглолттой ийм одоо охин. За, экстенс актамд орж ирээд илүү нөгөө шатны статик төрлийн байрлал, төлөвлөгөө гэдэг зүйлүүдийг бид нар заагаад мөн хажуугаар нөөрхөн давуу талуудыг тактикийг хөгжүүлээд өнөөдрийг хүртэл ирсэн. Анх уран заяаг анх шатралд орох төгсөлтийн нэг найз байт юм. Над руу яриад би нэг юм шатрын клуб нээзээ чи охиноо явуулахгүй юм гээд том агаа нь шатрал тоглодог байсан болохоор ерөнхийдөө гадралдаг тий дүүгийн явуулаач гэж надад анх санал тавьсан. Стенис шатрын актемд очиод өдрийн ангид явчихсан. 3 цагтаа уралдаж бас очих гэж нэлээ өглөнөө. Яаж хийж байгаа тэгээд Улаанбаатарын төгжиж бас сайхан шүү дээ. Ихвэрхэн эмчийн ажил хийдэг одоо энэ ажлыг 20 жил болж байна. Тэгэхээр ер нь бол цаг наргүй 2 хүний одоо амнаас сар үтсэн юм ажил хийдэг. Бараг гэрийн бараа харахгүй тэгэл имлэг дэрлэждэг. Тэгээ бүх одоо харын ажлыг одоо миний хань одоо гүйцэтгээд ингэ явж яадаг. За уран заяаг бол одоо өстой зөөгж авах, тэмцээнд хүргэж өгөх тий бүхий л одоо ажлыг одоо аавна зохицуулдаг. За мэдээж санхүүгийн талын одоо асуудлууд дээр бас мэдээж одоо туслаад цаашаа явахт нь одоо сая хүртэл ингээл серб явахад амралтынхаа мөнгөөр тал зардлыг нийгээл явах жишээтэй нэг юм байдалтай бид тэгээд би чинь 4 хүүхэдтэй. Тэгэхээр ганц уран заяаг зарцуулаад бас амар хэцүү. Тийм болохоор бас нөгөө зарцуулахгүй байх хэцүү. Хичээл айл болох хүүхдүүдийн сонирхолтой зүйлүүд хийх л боддог. Өөрийнхөө сонирхлын дагуу тэгэл мэрэгчлээ сонгоод амьдрал ямар ч хэсэн нэг өөрийнхөө биеийг аваа явцдаг. Хүн төв боддгоо. Уран зай маань угаасаа маш мундаг хүүхэд. За тэгээд ямар нэгэн асуудал шийдвэрлэх энэ тал дээр бол нэлээд сайн ухацтай бодож ээж ингэж хариулт өгдөг их сайн хүүхэд байгаа. Тэгээ анги хамт олон дундаа нэр хүндтэй их найзрахаг нөхөрсөг ийм мундаг хүүхэд байгаа. Тэгээд багш хүний хувьд шаваараа маш их бахархаж байгаа. Гэр бүл бол маш сайн дэмждэг. Одоо багшаад их гэжээ шүү. Одоо бид нэг энэ тэмцээнд ингэж орох гэж байгаа шүү. Ийм бэлтгэлтэй байгаа шүү гэж тэгдэг. Тэнгүүд наа за одоо тэгвэл энэ хичээлээ бүгдээрээ тэр тэмцээний дараа ингэж давтъя гэдэг ч юм уу. Одоо иймэрхүү асуудыг бид нэр гэр бүлтэй хамтраад ингэж бид нэр хоорондоо яриад ингэж шийддэг. Нэгдүгээр ангиас эхлээд уран заяа найзтайгаа найзсан. Уран заяа найзтай туслаад дижээ тэгээ надчигсэн тусалсан. Уран заяатай хамт шатар тоглодог. Уран заяатай нэгдүгээр ангиасаас хойш байнга найзалж явдаг байсан. Бид хоёр хамгийн сайн найзууд байсан. Уран заяа байнга тусалдаг. Тэрс маш сайхан сэтгэлтэй ах. Ер нь хүнтэй хадж байгаа харилцаа хандлага хүнд төр хэлж байгаа үг ер нь өөр шүү. Тэгээд хичээл номонд гаргаж байгаа хандлага бол шал өөр. Ерөнхийдөө төлөвшчдөг. Том хүн маань анх шатар тоглож эхэлсэн. Тэгээ миний үчин бас нэлээд өөрхөн тоглоно. Хүүгээс аягүйх дэмждэг байсан. Тэгээ Зүү Азийн бас шатрын аврах шалгалт тэмцээнд явж ирсэн. За дараагийн охин маань бол өстой цээжэр тоо бодолтой 2-3 удаагийн дэлхийн аврах болсон байгаа. За уран заяагийн хувьд бол бас шатар тоглоод эхлэхтнээс хаа вэндэ хол вэндэ л гэж бодож ирсэн. Нэрээ одоо ингээ ууггүй хөдөлмөрийн үр дүнд яалтчгүй ингээд бас хөргөн амжилт үзүүлээд эхэлдэг юм байна. Тэгээд ээж нь бол одоо хүүхдүүдээ эрүүл сарвал уртуудаа сайхан наслаад аз жаргалтай сайхан амьдраарай. Хүний нөгөө санаа зүв бол заяа зүв гэж үг өгдөг. Тэгээд
зөв бол гэж хүүхдүүдтэй байнга л өгүүлдэг л дээ.